Ерөнхий венцлэгч Евро Lubricants Дакарт явсан чанар. Ерөнхий венцлэгч Eco Mine Systems нэгч хүүхэд хорт утаагаар битгий амьсгалаасаа. За сайн байцгаана уу бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За миний би Япон улсад хүрэлцэн ирсэн байна. За яг одоо Цукуба циркүүд дээр Жим Хана гэдэг яг энэ одоо сургалт тест явуулдаг ийм зам дээр Монгол бас тамирчид маань бас хүрэлцэн ирсэн байгаа. Мөн бас Японд амьдардаг энэ Монгол залуучууд маань тусдаа бас Монтайрес гэдэг энэ гаражта машин тэргээ бэлдээд энэхүү зам талбай дээр бэлтгэл сургалтаа хийдэм байна. За энэхүү зам талбай за энэ ард бол одоо бас яг Диваны тэмцээн болдог зам байдэм байна. За мөн бас мото спортын тамирчдын уралдаг зам талбай байдэм байна. За цаг агарын хувьд бол Япон бол маш сайхан байна. Бүр ингээ ногоорчсон байж байна. За тэгээд Японд ирсэн зорилго маань та бүгдтэй Японы бас дрифтийн хөгжил за мөн бас Мацури гэдэг баяр нь 13, 14-нд болно. За Мацури баяр дээр очиж бас Европын орны тамирчид бас маш ихээр ирж тэмцээн уралдаанд оролцдог юм байна. Монголоос ч гэсэн бас залуучууд маань энэ Мацури тэмцээнд оролцсон. За миний би ч гэсэн бас тэн дээр очиж влог хийн. За тэгээд нийт та бүхэнтэйгээ 6 цуврал влогоор уулзнаа. Тэгээд влогийн спонсороор Европ брэнд гэдэг Монголдо одоо дөнгөж шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа моторын хөдөлгүүрийн тус. За мөн бас Eco Mine Systems. За мөн бас яг одоо энэ хүн Garage Montaires-ийн гаражаар одоо хэдүүлээ бас их влогоор очино. Montaires, за Hypix PlayStation House, за Japan Parts гэдэг энэ мөнх болт үгийн маань бас компани байна. За мөн бас Cosmat үгийн маань бас лого энэ дээгүүр орсон байгаа. Тэгээд бүгдээ хамтдаа влогтойгоогоо тэгээд яг өнөөдрийн хувьд бол 11-ний өдөр за энэ Цукуба циркүүдийг өглөөний 9 цагаас 12 цаг 30 минут хүртэл ерөнхийдөө одоо ингээд манай залуучууд маань түрээсэлсэн байгаа. За мөн бас Монголоос бас бэлгээ, хүрлээ, очир лав 3 бас надтай нэг өдөр яг нисэж наашаа ирсэн байгаа. Тэгээд энд амьдардаг мөнх болт Кузма, за энэ Эрдэнэ, Зууна гэдэг энэ залуучууд маань ерөнхийдөө хүлээн аваа одоо энэ зам дээр ингээд бэлтгэл сургалтаа хийж чинь тэгээд хэдүүлээ энэ эдийнхэн бэлтгэл сургалтыг бас сонирхъя. За мөн бас эндээс гараад бид нэр гараж дээр нь очино. Гараж дээр нь очичоод өнөөдрийн ерөнхийдөө үйл ажиллагаа нэг гэр амралтан дээр очиод дууснаа. Тэгээд хэдүүлээ хобби түүнэг влог орно. Cosmat үгийн машин орно. За мөнх болтын 2 машин GZX 100 Chaser орно. За мөн бас Silva S14 гэсэн ийм 3 машиныг хобби түүнэгт оруулна. Мөн бас Японы тамирчдаас бас хобби түүнэгт оруулах бодолтой байгаа. Тэгээд влогтойгоо хамтдаа гарамнахаа. За хэдүүлээ мөнх болт үүтэйгээ уулзъя. За өнөөдрийн ерөнхийдөө арга хэмжээг бас зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг шүү дээ, тий. За өнөөдрийн арга хэмжээ яг ерөнхийдөө ямар үйл ажиллагаа явагдаад байна? Өнөөдөр бол нэг зөвхөн Японд тэг монголчуудаа зориулаад одоо нэг өдрийн тийм дрифт одоо митинг тий. Митинг юм одоо хажууд нь сууж үзээд одоо Японд бас нэг сууж үзэх гэсэн нэг хоороод байхгүй. Тэгээд бид нар ингээд нөгөө гаражаар ингээд нийлээд хэдүүл ингээд сакийн түрээслээд тэгээд нэг өдөр ингээд монголчуудаа ч гэсэн үзүүлээд гоё шинэ хобби юм уу тий. Энд ерөнхийдөө бас үзэгчдэр бас монголчуудаас ирж байгаа. Тэгээд дээрэс нь жоо дрифт такси маягаар явж байгаа гэсэн үг. Одоо мэдээж ирээд хажууд сууж байгаа хүмүүс төлбөртэй. Тийм төлбөртэй. За тэгээд одоо 13, 14 чинь Мацуригийн баяр нь болчихжээ. Бис дээр тэрэн дээр ерөнхийдөө Монголоос хичнээн тамирчид орохоор байна. Монголоос ирсэн 3 тамирчин байгаа. За. Тэгээд манайхаас их юм бол нийтдээ 4, 5 тамирчин. Тийм тэгээд 8 эсвэл 8 эсвэл ерөнхийдөө Мацури руу гоё.
Ибиси Мацурич. Одоо энэ чинь Цукабу гэдэг хотод байгаа шүү дээ, тий? Цукуба. Тэгэнгүүт Ибису гэдэг тусдаа хот дээр хэдэн цаг явах уу? 3 цаг 30 минут, 4 цаг явна. 4 цаг орчим явах уу, тий? Хортын цаг. За, энэгээр машинуудаас хайлттай танилцуулдаг. Бас энэ дөө хуучин Монголд иржсэн Ирсэн. Өө бас имэж шүү дээ. Саард Силватай ирсэн шүү дээ. Машин дэнд байгаа тийш шүү дээ. За, манай Mongolian Direct-с лого маань энд хийгдсэн байна. За мөн бас энэ урталт Еврол гэдэг одоо ерөнхийдөө Портуно клубтэй 1 жилийн хугацаатай гэрээгээр хамтран ажиллаж байгаа Еврол брэнд байж байна. За Ecomind Systems-ийг бас мэдэх бах те. Портуно клубтай бас 3-4 жил Gold спонсороор хамтарч ажилласан. За Montaires бол ерөнхийдөө яг одоо гараж байгаа шүү дээ, тий? Гараж. За Montaires-ийн урилгаар бол ерөнхийдөө миний би хүрэлцэн ирсэн байгаа. За мөн бан Автоспорт Parts гэдэг энэ манай мөнх болдуугийн. Мөнх болд маань өөрөө бас Японоос Монгол руу машин явуулна, сэлбэг явуулна. Бас бизнестэй. За энэ Cosmo-гийн байгаа тий? Sideways гэдэг. Cosmo бас сэлбэг дээр явуулж байна. Тий, одоо явуулж эхэлж байгаа. За энэ Hypix PlayStation House гэдэг манай клубын залуугийн байгаа. Энэ ерөнхийдөө нөгөө PlayStation тоглодог залууч гэдэг. За энэ дээр Hobby Tuning гэдэг миний лого явж байна. Портуно клубын лого явж байна. За тэгээ Mongolian Direct явж байна. За энэ машин гараа явцсан уу? За энэгээр хараа энд бас нэг GZX Chaser Монгол залуу байсан тий? Мааны найз одоо шинээр дөнгөж энэ спорт руу хөлдөж орж байгаа. За. Тэгээ сая машин аваад удаагүйгээр тэгээд машин тэр гоо тэгээд хендлинг койл мод бүхний таараас тавьж байгаа. Сумачин залуу байсан. Тий, сумачин. Үзээлэн даа тий. Үзээлэн. За тэгээд Hobby Tuning блогоор хитүүлээ хамтаа юу яана? Мөнх болдын 2 машин байгаа тий? За GZX 100 Chaser байгаа. Хайл тийш очих юм уу? За тэгээ. За мөнх болдуугийн ерөнхийдөө 2 машин, өшөө бас 1 машин байгаа даа. Одоо энэ GZX сая би бас тэрэн дээр бас нэг гортог зурж үзлээ. Амар гоё эвтэх юм байна тий. За GZX 100 Silva S14, S15 нүүртэй. За энэ машиныг ерөнхийдөө Hobby Tuning блогоор та бүхэндээ бүр дэлгэрэнгүй танилцуулна. Энэ машин чинь юу хаанаас гарч ирсэн юм бэ? Үцүүмээс ангаар бүгдийн 0-оос нь ахуулаад бүгдийг хийлгсэн юм. Монголд очиж тэмцээнд ороод үцүүмээс ангаар. Тий, одоо энэ ерөнхийдөө дрифттэй юу байсан юм шиг гэсэн үг. Тий, одоо энэ ч нөө тэмцээн оролдоонд орох гээд ерөнхийдөө 5 сарын 19-ний тэмцээн маань. D1 уу? Тий, D1 Lights руу орох гээд нөө хамгийн анхны доотлон. Зөв. Бүр стартаас нэхлээ. За энэ машины хувьд. Энэ машины хувьд болохоор GZX 100 тэгээд одоо нөгөө клач нудраг нөгөө байгальтай зүгээр нэг шаргахад зөрөлттэй нөгөө нэг сток машинаас илүү жоо апдейт хийгдсэн. Тийм. За окей. Chaser байгаамаа. За энэгээр Utsuми S14 энэ өөрөх нь. Энэ машин өөрөх машин биш нөгөө одоо хүрлээхын тэр эргэтэн ингээд зориулаад бэлгээхын тэр ингээд унуулах зорилгоор ингээд бас дахиад эхнээс 0-оос 1 гэж хийсэн машин аа. Тийм. Бараг нэг 2-7 хоногийн өмнө хийж гисэн байх шиг 0-оос нь хаваад. Зөв. За энэ эрдэнэгийн машин. Тий. Montaires одоо яг хариуцж байгаа залуугийн машин гэсэн үг үү? Тий. Одоо Drift Sport руу ороод нэг жил жоохон гарантаа болж байна. Энд дээр Montaires гэж. Тий, Montaires гэдэг. За энд нэг энэ миний энэ яг зориулттай биш юм бэ? Одоо энэ сургуулийн ихэнх энэ сургуулиас Монгол руу бас нөгөө нэг тамирчдыг Япон руу ингэж авчирч нөгөө Drift Circuit-ууд одоо нэг рентал маягаар хэд хэдэн машин гаргаж байгаа. Тэгээд хамгийн ихний машин Cresta-га. Тэгээд Монголоос хүмүүс ирээд тий онгоцны буудлаас сууд Peugeot, Tokyo, тий Ap Garage, Marage гэдэг ер нь 5 хоногийн юутай. Тэгээд энэ машинаа бас унуулж үзв. Хүрээс гэсэн үг. За энэ 100-гийн машин уу? Тий. Маа 100-гийн машин гэсэн бүгднийг бодог модог тэгээд бүгднийг 0-оос 1 гэсэндээ таг ингийн машин байсан. Автомат байсан юм байл шүү дээ тий. Тэгээд бид чинь өөнөрөө цуг инги тэгээ энийг хийхгүй яах вэ гээл. Маш урдан гараад ирсэн машин. Японд ерөнхийдөө одоо ингээд Монголд ерөнхийдөө дрифт машин босгоход юм ихэд ингээд Японоос захих ч юм уу ингээд жоохон төгтөөд дээ шүү дээ. Яг нэг үеуд бол амар болсон л дээ. Японд бүх юм нойроод болохоор амар өстэй.
Тий, амрын үед амар. Гэхдээ одоо нэг гармаар хугарлаа гэдэг шүү дээ. Одоо Монголд шууд гараад бүкснээс гагнуул гэсэн юм уу те. Гол эргээд гагнуураад шүү дээ. Японд гараг тийм байхгүй. Бүгдээрээ цаг нартай дэлгүүр ирээд техник хийсэн. Цаг нар бүхэнтэй дуусаа тэр нь жоо хэцүү. Тэгээ сэлбэг нь бол хурдан ирнэ л дээ. 2-3 хоног хамгийн урт. Ойрхон дэлгүүрээ үлгээл очиод авчихна. Тэр талаараа айгуу том давуу талтай тий. Сая ерөөсөө ингээд нэг хэдхэн километрийн зайд л ерөөдөө заавалж машин ачиж явж штэ тий. Тий. Бас нөгөө Японы хууль дүрм зурмыг бид нэг мөрдөөд улсын дугаарыг бол заавал ачиж явна. Тэгээ нөгөө тэнхлэг тохиргоо мөн. Тий, тэнхлэг тохиргоо. Одоо жишээлбэл энэ пендернээс дугуй жишээлбэл нэг эндээс ингэж дугуй илүү гарах юм бол шууд хургуулдаг гэхгүй болохгүй. Заавал пендерээс тутагшаа байх хэрэгтэй. Тэгэхээр бол заавалж ачиж тавирлан тий. Заавалж ачиж тавирлан тий. Тийг заавал ачиж тавирлан ийм машин гэдэг. Улсын дугаарыг машинуудыг бас. За окей. За манай ингээд нийт үзэгчтэй нь ард харагдаж байгаа нь Еврол гэдэг тий. За Еврол гэдэг брэнд юу юм гэхлээр машины моторын тос. За одоо энэ харж байгаа Еврол тос бол Голландд үйлдвэртэй. За энэ бол ганцхан үйлдвэр байгаа шүү. Ганцхан Голландд үйлдвэртэй дэлхийн бүх улс орнуудад тараадаг, одоо үйлдвэрлээд одоо худалдан борлуулдаг ийм тос байгаа. Энийг манай компани Монголд оруулаад ирлээ. Еврол. Дакарт ялсан чанар. Сайн байна уу? Монголоор сайн байна уу гэж мэдээд байгаа сте. Монгол хэл мэднэ 2023 онд Power Expo фестивал дээр очиод бас дрифт хийжсэн. Бэлэг сайхны машинаар дрифт хийжсэн те. Харамсалтай нь бетон нэг ингэсэн штэ Монгол те. Энэ хүн маань болохоор D1 дурлах юм билээ. D1 нь формула дрифтлөө. D1 те. За миний хувьд болохоор Япон улсад ирээд 6 цуврал влог хийхээр бас хүрэлцэн ирсэн байна. 今回の日本に来た目的は日本で6個のブログを作りに来たってことで、内海さんはもう2023年にモンゴルでの車で大会出ました紹介してました。ありがとうございます。よろしくお願いします。За одоо жишээ нь Монгол тамирчдыг ирэхэд бас энэ машинд бэлтэж штэ тий. За мөн бас хиний мөнх болдын бас энэ S14-нд бэлтсэн юм байна тий. Ер нь одоогийн монголчууд ингээд захиалга өгөөд машин ер нь ингээд бэлдүүлж болох уу тий энэ үнээр. 今回モンゴルの子たちに走る車準備してくれたし、その前にモフボロタ君にもいちごシルビア作ってもらったんで、モンゴルからもし頼めば内海さんに車作ってもらうことは可能ですか？全然可能です。クオリティの高いものを僕は提供します。Маш чанартай бүтээгдэхүүнийг бид танаас санал болгох болно. 2023 онд Монголд очсон сэтгэлээ наа сонсъё л да. Ерөөсөө авч байгаагүй яриа. 2023年にモンゴル初めて来た時の感想はどうでしたか？僕はまだ昔のモンゴルしか知らなくて、あんなに栄えた町だと思ってなくて、僕はまだモンゴル行くまでは牧草があって馬が走ってると思ってたんです。За би ирэхэд бол яг Монголыг бол яг эртээр үеэр төсөөлжсэн тэгэж хөгжсөн орн гэж бол бодоагүй. Ирэхэд нэг тийм тал нутаг тэгээд хүмүүс маар унаад явж байгаа гэж төсөөлжсэн. それは決してバカにしてるわけじゃないって。монголчуудыг одоо нэг хардалж байгаа юм биш үү? Зүгээр би яг тэгж бодож ирсэн тэгж. 結構それを期待して言ってたってね。Яг тэр төсөөлтөөр явж ирсэн гэдэг. Ганцхан таа биш маш олон хүмүүс тэгж боддог ер нь. 内海さんだけじゃなくても他のいろいろな人もそうなんか思ってるらしいですね。 2024 онд ерөөдөө одоо 5 сард ерөөдөө 5 сарын 10-наас 13-ны хооронд өмнө оролцож ирсэн тэмцээн шиг яг хамгийн анхны тэмцээн бол энэ дээр хүрэлцэн очих уу? 今年の2024年のパワーエクスポに参加しますか? 一応行く予定にはしてるんですけども、まだちょっとわかんないです。 Ерөөдөө бол явах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яг ацтаа бол шийдээг байгаа л гэж. でもモンゴルっていう国がすごい好きなので、まあドリフトを通じていろんな交流がモンゴルとできたらいいかなと思ってます。Монгол орнд маш их дуртай болохоор ерөөдөө дрифтерээ дамжуулаад маш юмэр энэ хотод нь одоо холбоотой болмоор байна. Манай нэг
Yoshikawaki чи баг Монгол хүн болсон шүү дээ. Байн нөгөө Монголд очиж сүүлдээ монголоор бүр амар сайн ярьдаг болсон байсан. Нөгөө байн очиод байгаа бол Монгол хэл сургана. Одоо сая жишээ сайн байна уу гэж сайн байна уу гэж мэдчихэж шүү дээ, тий. 奥様ずっとモンゴル行ってモンゴル語も覚えてるし、内海さんもずっと言ってればモンゴルで話せるんじゃないですかね。さっきも挨拶もできてるし。баярлалаа. За тэгээд баярлалаа. Баярлалаа. За. Би экомайн системийг бүтээгдэхүүний хэрэглэж удаад удаагүй байна. Надад одоо энэ системийг хэрэглэснээр хамгийн анх мэдрэгдсэн зүйл юу гэхээр миний машин нэгдүгээр хүчтэй болсон. Бензин зарцуулалт бол мэдэгдгүйц багассан. Тэгэхээр би энийг юу гэж бодсон бэ гэхээр урд нь нөгөө юм дутуу шаталтай явж исэн бензин маань яг юм 100% бүрэн шаталтай болсноор ингэж надад ямар нэгэн байдлаар хэмнэлт гарч байгаа юм байна. Хоёрдугаар дутуу шатчихсан бензин маань ингэж бүрэн шатаад ихэхээр мэдээж нөгөө яндангаас гарч байгаа одоо орчныг бохирдуулж байгаа хорт хаягдл маань бол эрс багсан болов гэж би хувьдаа бодож байна. Яг бол машины яндангийн одоо хуучин гардаг байсан үнээр би өөрөө сайн мэднэ. Одоо бол гардаг үнээр шал өөр болсон. Тэгэхээр ер нь бол экомайн системийг хэрэглэх бол таантайтай ашигтай гэж бодож байна. Нэгдүгээр жолооч хүний эдийн засаг хяналттай, хоёрдугаар машин хүчтэй хөдөлгөөрийг гоё жигд ажиллахад бол том нөлөө үзүүлж байна. Гуравдугаар энэ орчны бохирдол гэж одоо Улаанбаатарчуудын өнөөдрийн бүгднгийнхэн санааг зовж байгаа энэ том асуудал ямар нэгэн байдлаар те миний машин хорттой баг ядруулсан баг чадгаа те энэ Улаанбаатарын утааны бохирдол баг чадгаа хувь нэмэр үзүүлж байгаа гэж бодож маш өөртөө сэтгэл ханамжтай байна. Баярлалаа Ecomine Systems. Бас Космо Думанаас Японд ажиллаж амьдарч байгаа тий. Дээрээс нь бас нэг хуучин бас дрифтэлдэг байсан Спицик клубын тамирчин. Тэгээд бас Японд ирсэн чинь бас хоббигоо хийж чадахгүй. Энд бас машин дэрэг бэлдээл энд амар гоё Silvo S14-тэй болсон байна. Koki юу тий? Тийм, Koki дондоо хамгийн залуу нь. Он залуу нь. Ааха. За энэ машиныг хэдүүлээ хобби түнингээр бүр гоё дэлгэрэнгүй машина байцаан. Бас дүүгээсээ бүр байцаал давна. За өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө Цукуба циркүүд дээр бэлтгэл сургалт хийж байна тийм машина тестэлж байна гэсэн үг үү? Өнөөдөр бол анх удаа одоо шаруулж үзсэн. Өмнө нь яг онж үзчихлээсэн. Аха. Сая өглөөнөөс хойш жоохон бүтлгүүдч бензин цасаас болоод жоохон төвхтэй байж. Аха. Сая нэг цагийн өмнөөс л төгөж машина авч ирлээ. Аха. Тэгээд нэлээ хурдан бас хүчтэй машина. Их хүчтэй дэрч байна. Их хурдан дэрч байна. Яг шалгалт хийж байгаа. За дүүгийн хувьд Японд ямар ажил хийж байна? Би энэ барилгын инженерээр ажиллаж байгаа юм байна. За. Тэгээд одоо 91 жил дөнгөж гарантай л болж байгаа. Аха. Японд ажиллаж амьдрахад ерөнхийдөө ямар байна? Ер нь стресс багтаа би Монголоос стресстэй талааш ирсэн л дээ. Дээрээс нь ягаад Японыг сонгосон бэ гэхлээр Япон чи өөрөө машины хамгийн одоо томтой газар тийм шүү дээ. Дрифтийн баг их ормстэй. 10 жилийн өмнө би Японд ирж ирсэн л та. Аха. Сая сүүлд шийддэг. Дээрээс нь хобби гайж чадахгүй машинаас. Аха. Жилийн өмнө би нэг спорт машин унаад үзчихсэн даа л гэж бодож ирсэн шишээ даа. Шаав гэж. За тэгээд хэдүүдээ одоо юун дээр очино? Монтайрсын бас гараж дээр очино. Тэнд очиж бас Монгол залуучууд ямар хөө гараж бас ажиллаулдаг, тэнд ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг бас давхар танилцуулдаг тийм. Манай энэ дүүнерчсэн ерөнхийдөө бас яг тэр Монтайрс дээр машин дээргээ техникийн үйл ажиллагаа бэлтгэлүүдийг сервисүүдийг ерөнхийдөө тэнд хийдэм байлээ шүү дээ тийм. Одоо нөгөө Японд ч гараж хэцүү. Тэр хобби бэлтгэл манай гаражтаа болж үлдсэн юм. За тэгээд влогуудын маань хамгийн эхний дугаар та бүхэнд үрж ин тэгээд удахгүй бас Монтайрсын гаражаар очино. Тэнд одоо энд бас нэг дүү байгаа. Энэ дүүгийн машиныг бас танилцуулнаа. Япон Сомод гэсэн тийм. Сомогийн хажуугаар нэрэгддэг. Яг өөртөө нь уулзцгаая. Өдрийн дагнаа. Сайн байна. Ямар авто гартай бэ? Тэг барилж байлаа. За энэ төрөө дүү маань болохоор ерөөхдөө Японд хэр удаж байна? 13 жил болж. Хөө айгүй удаж юм биш үү? Сомогоор хичээлдэг. Сомогийн хичээлийн одоо тамирчиг жоох бүх гэж жоох. Бүх гэж жоох тийм.
дээрэс нь бас дрифтийн спорт руу бас хүчтөрөө орж ирж байгаа юм шин залуу тамирчин байна. Хоббитой яваад ирнэ. Харин тийм машин манайхан бүгдээрээ дуртай. Аха. Хамаатнууд бүгдээрээ Жарис Марисаар уралдаад. За Монголд. Тий. Тэгээ аав бас их дуртай байсан. Манай ах бас их дуртай. Аха. Тэгэл ер нь өөрөө Японд бас барилж байгаагийнхаа хажуугаар хоббигоор ийм дрифтийн спортоор бас хичээлж үзтээ мөн гэж бодоод. Аха. Өнөөдрөөс л ерөөс анхны дрифт хийж үзэж байгаа. Аха. Гоё машин биш үү? Харин сая тэнд нэг жоохон гэлцсэн нэг. Юу хандлингээ алдаа шууд урагшаага гусаа хийсэн. Сайн мэдэхгүй болохоор бас жоохон даварж байгаа давж байгаа гусаа хийчихлээ. Японд 13 жил болсон. Ер нь Японы айл хотод амьдэртэй. Ер нь 4 жил Тоторид байсан. Аха. Хөдөө суммогоор хичээллээ. Тэгээд тэрний дараагаар Кёто гэдэг хотод 4 жил байсан. Тэгээд тэрний дараагаар Кётод их сургуулаа төгсчөөд тэгээд суммад орсон. Тэгээд суммад орж ирэл ер нь барилтаа. Мэргэжлийн сумманд Токиод байдаг аахгүй. За. Тэгээд мэргэжлийн суммад ороод ер нь 5 жил болж байгаа. За. Удахгүй одоо тэгэл Монголын нэрийг гаргасан сум очин болно да тий. Одоо нөө зиндан ямар зиндаа гэж явах уу? Жюрёгийн нэг одоо дээд зиндааны нэг доотлын газар байгаа. Макшта гэдэг газар. Танаа сумогийнхоо чамаг ерөнхийдөө ингээд дрифт машин дээр сонирхдаг нэр мэдгүй. Мэднэ. Намайг ер нь машинд аягүй их дуртайг мэдээд манай найзуудаас бид нэр сонирхъя л даа гэх. Тэгээд яг нөгөө дандаа барилдаад ингээд завгүй байдаг болохоор хаяач гэсэндээ ингээд машинтай зууралдаад ингээд байх бас гоё байдаг болохоор найзуудаагаа бас уриалал байгаа. Одоо тэгээ удахгүй нэг гараж нэгж байгаа. Тийм бодоо. Гараж дээр машина нэг машин аваад тавьчихаа гэж хэлээл. Гараж нэрхэд энэ хоттой өөр хоттой хоо. Тийм энэ Цукубатай айгүй ойрхон 15 минутын дотор. Газар авах гал ярилцал. Цукуба гэдэг одоо энэ хот болохоор одоо жишээ нь Улаанбаатар ч юм уу Монголоор ярих юм бол одоо айл хэсэг гэсэн үг. Ер нь налах юм уу та? Налах хавцаа гэсэн үг тийм. Ер нь Токиоч төвөн тэгээ Ибараки гэдэг аймгийн Цукуба гэдэг хот байхгүй юу? Тэгээд ер нь налах хавцаа юм уу та? Японд одоо яг нийт хичнээн юм том хэмжээний циркүүдүүд байна. За ер нь айгүй их байдаг шүү дээ. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг дрифтих гэх юм бол ер нь би явж үзсэн нэг дөрвөн газар тий. Suzuka Inter гээл. Fuji Speedway гээл. Одоо нөгөө Ibis руу явж үзэж байгаа. Ibis дээр чи оролцох юм уу? Ер нь явъя л гэж бодож байгаа. Нөгөө өнөөдрөөс яг олгож үзэж байгаа болохоор яг явна гэсэн сэтгэл төрөөгүй байсан. Тэгээ өнөөдөр жоохон яваад үзсэн чинь болох юм шиг санагдаад. Сэтгэл зугаагүй нөө. Тий. Ер нь нэг үзчихмээр л байна тий. Үзчихмээр санагдаад. Багаар суръя л гэж бодож байна. Ер нь бол шууд нөгөө том бөхтөө барилдгүйтэй адилхан шиг. Тийм шүү дээ тий. Багаар нэг 0-6 8-6 тэгээд явт юм билээ гэж бодлоо. Манай найз нар одоо ингээ бүгдээрээ дрифтчинд болохоор юм зааж их юм сурмаар санагдал. За дүүд амжилтсаа. За баярлалаа. За. Чамайг харуулна үстэй. Тийм гоё байл л доо. За ингэж шаруулаа.
За ингээ Монголоос ирсэн хүмүүс маань нийлээд энэ Өцөмийн санда Чингис хааны жаргалын 8-аар бэлгэлж байна. Тэгэхэд жаргалж яваарай. Алло. モンゴルから来た皆さんが内海さんにチンギスさんの幸せのハットをプレゼントします。ずっと幸せにいてください。ありがとうございます。Энийг нөө ахлаж хэлээр аханд. Баярлалаа. Энийг өнөөрөө уух гэдэг арх Монголоос ивчлээ. 今夜飲みましょう。баярлалаа. Аりがとう。자, 글쓰고 드리면 그렇게 치는데. 좀 뭐. 자, 되게. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to Utsumi-san. Happy birthday to you. За манайха сая бид хэд Цукубо орлоо тий. Цукубо дээр очиод бас Монгол тамирчдын бэлтгэл хийх явцыг бас та бүхэндээ харууллаа. Тэгээ Эрдэнгийн гараж дээр хүрэлцэн ирсэн байна. Эрдэнгийн гараж болохоор Монтайрс гэдэг компани байгаа тий. За ямар ч тач бас найстаа Япон улсад ирэх боломжийг олгож гоё компаниасаа урилга явуулсан найстаа бас ташин дэлгэхэд дахин баярлалаа гэж хэлье. За энэ гаражт яг ямар үйл ажиллагаа явуулдгийг хэдүүлэн Эрдэнэгээс бас сонирхол та тий. Япон улсад бас хэр удчихв ямар бизнес хийдэг вэ гэл тий. За Монтайрс компани маань одоо үйл ажиллагаа явуулаад 11 дэх жилдээ ороод явж байгаа. За манай аав цогтоотор үүсгэн байгуулад гүйцэтгэх захирлаар Эрдэнэ миний бие. За Бадруугаах маань Монгол дахь салбарын захирлгээд ер нь Монгол руу машин обууд дугуй нийлүүлнэ. Америк, Японд бас обуудын ингээд зах зээлд оролцоод явж байгаа юм компани байгаа. Тэгээд спорт машинаар бас түлхүү бизнес ингэж хийж явдаг тийм компани. Энэ гаражийн хувьд чиний хувьд яг энд байрлаад хэр удаж байна? Энэ гараж дээр ирээд одоо 4 дахь жилдээ болж байна доо. Тий. Тэгээд одоо яг бидний ард болохоор манай Эрдэнэгийн бас цуглуулга болсон машинууд байж байна тий. Заримдаа гангарх үедээ гангардаг. За Токио орохдоо ундаг машин, одоо Шибуя орохдоо ундаг машин гэх юм уу тий. Ер нь бол хоббигоо бас юу болцсон, бизнес болгоцсон юм залуу байгаа тий. Дотгошоо орж танилцъя л да тий. За бас ховор содон гой машинуудаас Эрдэнэгийн гараж харагдаж байна тий. Supra байж байна. Миний хувьд одоо хамгийн дөрөнд ингээд харангууд энэ Tokyo Drift-ийн нөгөө Supra шиг яг ингээд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бас хоббигоо ингээд ийм гоё ингээд хөгжүүлээд энд бас давхар юм маш олон машинуудыг цуглуулт юм байна. Эдгээр бас давхараас худалдаалах зорилготой юу? Ер нь бол яг одоо энд байгаа бол худалдаалах зорилгогүй машинууд. Дандаа яг өөрийн цуглуулгын. Худалдаалах зорилготой машинууд нь бас нэг өөр гаражт ингээд янзлагдаад бүтээгдээд явж байгаа. Тэгээд ахын маань машин байна, миний машин, манай бас дүүгийн машин зогсож байгаа. За тэгээд нийтдээ нэг 7-8 машин байх шиг байна. Энэ Supra-гийн хувьд түүхийн ярил л та. Энэ болохоор би найзаасаа 3 жилийн өмнө худалдаж авсан найзаасаа. Яг тэр үед яг энэнгээрээ ирсэн. Тэгэд энэ маань манай найзын нөгөө бодож хийсэн юу нь болохоор юу юм бэ лээ? Галзуу урдын нэг дээр юу гардаг шүү дээ. Nice Supra тэгэнгუთ 9 дээр болохоор одоо яг энэ өнгөтэй нөгөө хааны ундаг гээд Supra 2-ыг нийлүүлвэл ийм машин болох юм байна гэдгийг хүмүүс хар гэсэн зорилготой хийсэн юм лээ. Тэгээд товч нэг хальт. Оны хувьд ямар онтой машин байх вэ? 2002 оных. Вау, 2GZ. 2GZ. 2GZ үлгүүртэй. Nice. Тэ. Ерөнхийдөө сток машин та. За энд болохоор SX 180 ерөнхийдөө бас юм хийгдэж явж байгаа машин тий. Энэ бас юм хийгдэж явж байгаа. Энд чи SX чи нөө гэрэл ингээд идэг лөө. Тий, ингэж бас хөөрхөн янз бүр болно. Энийний онцлог нь гэвэл энэ Cooper бас ер нь бол хүний гарт одоогоор ирэх боломжийг болцсон тийм амар ховордсон дээр үеийн үнэтэй тийм Cooper юм байлээ. Энэ машиныг тэгээд хамгийн гоё болгож байгаа юу нь бол энэ уртлын боди. Тэгээд моторын хувьд хальт. Мотор. За, Nissan-ы өөрийнхөө хөдөлгөөртэйгээ. TD06 HGS manifold-той. Зөв.
Nice. Тэрхий үстэй гоё. За ер нь тэгээд хараа манайха ер нь бол анзаарч байгаа те. Хоббигоо хэрхэн бас ингэж гоё авч яваад гараж хөтөл байгуулад гаражтай хөтөл ингээд гоё машинуудыг цуглуулаад явж байгааг бол та бүхэн манаас харж байгаа бах те. За дараачих нь Mazda RX-7. За манай дүүгийн хамгийн дуртай машин. Энийг бас ингээд хийгээд явж байгаа. Ер нь мотор юм хийгээд. Тий. Дүү маань өөрөө янзлнаа гэд янз бүрийн тоног хормоо юм энэ тэндээс цуглуулад зүг босч байгаа машин байна. За энд бас манайхаа нэг агуу сонин содон машин бас харагдаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр Nissan Silva S15 купе загвар гэдэг л өнч. Тий. Купе загвар. Дээвэр нь ерөнхийдөө нөгөө хоошоогоо онгоодог. Ийшээ зогсож байлаа. Дээвэр нь нөгөө нэг хоошоогоо онгоодог учраас одоо ялангуяа миний хувьд бол төсөөлөхөд бол одоо ингээд Токиогийн гудамжаар тий оройны гудамжаар дээврээ онгойлгочаад бас нэг ингээд кул их болох юм гоё машин энд харагдаж байна. Тэгээд энэ машины хувьд бол бас цуглуулгын нэг. Тий. Үүх түүхэн бол хизээ аваад одоо хөтөлж хамт байгаа. Энэ Монголд дүүгээсээ авсан машин. За. Тий. Одоо нэг аваад жил л болж байна доо. Жил болж байгаа бол машин байна тий. Мөнх бол чи ерөөхдөө бас энд байгаа японочдоос монголчуудаас ингээл машин наачсан болгоол байж идэг тий. За энэ машин Subaru юу вэ? Subaru GC8. Subaru GC8 бол ялангуяа дэлхийд бас ерөөхдөө маш цөөх үйлдвэрлэгдсэн машинуудын нэг. Дээрээс нь ер нь бол бас одоо Монголч гэлтгүү Европын орнууд, Япон, Азийн орнуудад ч гэсэн тракторлөрөөс аяг хөгжүүлдэг тий. Энэ машины бас бодины хувьд бол ямар бод идэв? Би нэг урдаас нь урд бодын GTR шиг. Одоо энэ гэрэл мэрэл бол GTR би харин тийм байна тий. Дөөрэж ийсэн. Энэ одоо орон нутаг гэх юм уу нэг аймгийн тийм нэг тэмцээнд ийм хин хамгийн гоё боди хийх вэ гэсэн тэмцээнд ийм төрүүлж ийсэн машин. Даач нөгөө цомтоо нь бол авч чадаагүй. Манай найзаасаа бас авсан. Тэгээд цомын цуг өгчихөө гэсэн чинь цомын нөөлж байна. Тий. За. Манайха энэ дараа энэ машин Америк машин уу? Америк машин. Америк машин харагдаж байгаа шүү. Нэр нь Camaro 1976 оны. Энэ хүү Camaro-гийн хувьд болохоор нөгөө нэг Америкийн кинонууд дээр ч гардаг, бичлэгүүд дээр ч гардаг шүү дээ, тий. Нөгөө бүжгэлдэг машин гэж явна. Өсрөн шүү дээ. Зөвхөн нөгөө нэг уртл нь хөө. Зөвхөн уртл нь. Нөгөө нэг уртл нь ингээд нөгөө өсрээд ингээд бүжглээд идэг машин байдаг шүү дээ. Тэр машин маань ерөөхдөө энэ Camaro гэж юм тий. Оны хувьд хэд оны машин бэ хөө? 1976. 1970 бас л хуучны одоо нөгөө түүх өгүүлсэн машинуудын нэг үуч тий. За гаражийн хувьд гэх юм бол энд одоо нийт 1 2 3 4 5 6 7 8 9 бараг энэ тал руугаа ороод ишигээ ороод ингээд 13 4 5 машин багтахаар хэмжээний юм том гаражтай. Дээрээс нь бас обууднуудын худалдаа өгдөг юм байна. Машин цэцлэгийн худалдаа өгдөг юм байна. Тэгээ Монтайрс бол ерөнхийдөө зөвхөн Япондоо гэлтгүү Монголдоо бас ингэж давхар бизнесээ хийдэг юм үйл ажиллагаагаа явуулдаг газар юм байна. Тэгээд одоо та хүссэн юм ерөнхийдөө одоо машинтай холбоотой хүссэн юм бас энэс Монтайрсаас захиалгаар авч болох манай Эрдэнэтэй холбогдоод эсвэл Монголд байгаа хүнтэй холбогдоод захиалгаар авч болох юм байна тийм үү? За тэгээд Эрдэнэгийнхэн бас гаражаар хэдүүлээ хамтдаа зочлоо. Сая Цукуба циркүүд дээр Монгол тамирчид маань эрхэн дэрвтэлж байгааг та бүхэн маань харсан баг. Эрдэнэ маань ч гэсэн бас энэ спортод хайртай дуртай хоббитой учраас бас өөрөө бас юм дрифтийн машинуудыг бас гаргаж байгаа юм байна. Бас нэг Supra гаргаж байгаа гэсэн тий. Nice Supra бас нэг 100 чизер хоёр хийж байгаа. Орос механик найзтайгаа нийлээд тий. Тэрийг одоо энэ хобби түүнийгээд найзгаа нэвтрүүлэхэд бол Nice Supra-га босгочоод дахиад нэг холбогдно гэж бодож байна. Тий. Найз нь дахиад Япон явах нь шүү манайхаа. Найзын гараж дээр ирээд тэр гоё Supra-г бий болсныхын дараа хобби түүний нэвтрүүлэгтээ оруулахдаа бас найзгаа өвчсөн тата байх болно. Тэгээд энд хүрээд энэ хүү влог өндөрлөе манайхаа. Ямар тач Японд ирснээр та бүхэнтэйгээ эдэн цуврал влогтой буцнаа гэдэгтээ бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. Тэгээд гой влогуудыг хийх санаанууд байгаа. Тэгээд ямар тач ихний дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд влогтой хамтаасан та бүхэндээ бүгдөөрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн дугаар араасаа ороод явах учраас манайхаа влогтойгоо бөөндөө хамтаагаараа subscribe дараараа ямар нэгэн реакшнтай үзээрэй гэж бас та бүхэндээ хэлмээр байна.
За тэгээд энэ дүрээд хоёул өндөрлөх үү? За тий. За тэгээд ямартаач Монтейрсийн найздаа баярлалаа. Урилга явуулж манай Япон улс руу бас ирж энд гоё влог хийх боломжийг олгосон найзтаас баярлалаа. Тэгээд дараа бас ахин Япон улсаар очих байх гэж найдаж байна. Тэгээд ирэхээрээ илүү гоё дугааруудыг бас та бүхэндээ үзүүлэх болно. Тэгээд энэ дөрөв өндөрлөе. Баяр та манайхаа. Баяртай.